Хаяа нэг халтай чад нүднийхээ нухыг чаваагүй нүур гараж угаагаагүй үсгэзгээч янзлаагүй нүур амч будаагүй хажуу хавийн дэлгүүрлөө орох ч юм эсвэл яаралтай ажиллаар нэг гадуу шурт хийгээд ирэх тохиолдол байдгүй. За тэр үеэр заяа олон жил удаан жил уулзалтаагүй нэг зарим нэг хүмүүстэйгээ хальтхандаа таарчдаг штэ. Тэгэнгүүт нөгөө найнаач өстө сай бүсэрсэн мэлэж төөрхий зайлвал гэж ярих жишээ нэ. За тэгэнгүүтээ заримдаа нь бас тэмдэглэлтэй парти шоунд үнэхээр бүр зайлшгүй шаардлагатайгаар нэг алхаог л хүртэх тохиолдол гардаг тийм үү. За тэгээ мэдээж ууж даахгүй амтэн чинь тэгээ согтно. Бага зэргийн халаалттай үед таарсан бас удаан жил уулзалтаагүй зарим нэг нөхдүүд нөгөө найнаа чинь бүр ухаан эргчин болцсон байлээ шүү дээ гэж ярих жишээ нэ. За мэдээж хүн бас өөр ингэсэн үзэл бодолтой. Зарим нэг таалагдахгүй зүйл дээрээ тэр чин цаана нь ямар ч эмзэг трама байгаа юм билээ те. Яг хувь хүний тэр трама хүндсэн асуудлаар ингээд бүр зөвшөөрүүлэх гээд ингээд ямар нэг юм гуугаад бүр чичрээд идэх төхөө. Тэгээ мэдээж энэ ч одоо насан турсан өөр ингэсэн үзэл бодолтой хүн юм чи үгүй гэд одоо шударгаар шууд шулуу хэлэнгүүт нөгөө найнаач эмээр их цантаа болцсон байлээ шүү дээ. Гэх жишээ нэ. За тэгэнгүүтээ мэдээж энэ ч одоо 40 хүрж байгаа хүн юм чинь нүд ам нь унжин, нүүр царай гундан, тэрийгэ жоохон засуулна. Таас баг зэрэг жоохон өөрөө өөртөө анхаарад балет дээр хичээлээ жоохон турж мураад тэгэнгүүт ерөнхийдөө бол амьдралынхаа хэм маягийн эрдэл өөрчлөөд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт найна гэдэг аваач шалхуутууд. Угаасаа шалхууд болцсон билээ. Гэх жишээ нэ. Ер нь бол нийтлэгээрээ тэгж ярьж байгаа. Энэ найна хизээ юм бийсэн? Шаал гачи үлбийсэн өстө үнэн үзээрээ нусан таглаа шиг юм байсан. Энэ хизээ юм болцсон гэж ярих жишээ нэ. Тэгээд ер нь манайхан дунд бол ер нь шууд зүйлс айгүй их байгаад байна. Хүнийг шууд ярина, шууд дүгнэн, шууд шүүмжлэн, шууд гоочлон, тэ? За тэр бусдыг одоо ингэж гоё шулуун шударгаар шууд байдаг шигээ одоо өөрийгөө одоо шууд хайрламаар байна. Өөрийгөө одоо танин мэдхийг одоо шууд одооноос эхэлж хиймээр байна. Өөрийгөө халамжилж өөртөө анхааралтай байхыг одоо одооноос эхлээд бас шууд одоо эхлүүлмээр байна. Ер нь бол хүн өөрөөсөө л эхлэх ёстой. Тэгэд бусдын амьдрал, бусдын байдал, бусдын одоо амьдралын хэв маяг ер нь та нарт огт хамаа авахгүй заяа. Тэгэхээр зэрэг өөрчлөлтийг өөрсдөөсөө хийцгээ манайхаа юм л байна да.